Зохиолыг бичсэн Гомбын Алтан гэрэл. Зохиолыг уншсан Туул Синди. Дэм буудлын толтой өрөө. Түм түжигнэж бом бужигнсан саарал манд хучигдсан бүүдгэр хотын хаашаач хөдлөх боломжгүй араараасаа цувран гацсан авто замын уламжлал болсон их хотын төгжрэн зогсох хөлсний тэрэгний хойд суудалд хэнцэр дэгжин загвартай цэнхэр өнгийн дүрмд хувцас өмсөж хүзүүндээ улбар шар алчуурыг цэцэг болгон зангидсан үсээ дээш шууж гөлчийтэл боосон ихэмсэг бүсгүй бол сүүлийн 5 жил нэгэн хувийн авиа компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаа Туяа гэх бүсгүй юм. Туяа энэ жил 27 настай ч хүнтэй гэрлээгүй ганц би аав ээж охин дүүтэйгээ сайхан амьдардаг. Ээжийнхээ гадуур гарч хүн хаартаа танилцж тохирсон хүнтэйгээ сууг их зэрэг жижүүрийн мэд болсон өглөөнөөс битүүхэн зовхтаана. Аав нь харин миний бяцхан охид айлын хүн болох арай болоогүй шүү хэмээн хошуу дэвсэн өмөөрч хамгаална. Биенээсээ юу ч нуулгүй өссөн охин дүү нь харин Туяагаас тис өөр бодсон санснаа ил тод шууд л хэлчихдэг цовоо цайлгон гал шиг дүрэлдсэн ихчгээ царайлаг охин. Туяа багаасаа мөрөөдөж ирсэн ажлаа чин сэтгэлээсээ хийж хэн бүхнийг ялгалгүй ээлдэг зөөлөн харьцана. Тэрээр угийн төлөв төвшин боловсралтай гэр бүлээс гаралтайнч түүний харьцаа хандлагад нөлөөсөн нь лавтай. Түүний бие авч яваа байдал бусдтай харьцах хандлага сайхан сэтгэл тус чанар зэрэг нь хөөхөн царай гойлог биендэн төгс зогсжээ. Замын төгжрлийг тооцоолгүй гэрээсээ гарсандаа тэр өөрийнхөө хувийн зохион байгуулалт муутай гайхан бухимдаж байн буган цаг руугаа харах авч машин яг л 20 минутын өмнө байсан байранда. Хуваарьт нислэгээсээ нэгэнд хоцорсон тул менежертэйгээ ярьж өөрийн нислэгийн томилолтоо орон нутаг руу өглөөрт болгож өөрчлүүллээ. Уг нь удахгүй болох дүү охиныхоо төрсөн өдөрт зориулж олон улсын нислэгээр гадаадад яваад ирэхдээ үнэртэй ус авчирч өгнө гэсэн нь талаар боллоо. Хотоос гарах зам дагуу байрлах нэгэн жижигхэн дэм буудалд бууж өглөө эрт явхаар болов. Буудлын хаалгаар ороход буурал цагаан халмигтай нүдний шилэн дээгүүрээ харах цонхгоор шар царайтай туранхай ахмиг насны ир байх ба тэр ир бүсгүйгээс олон зүйл асууж бичиг баримтыг нь шалгалгүй 202 гэсэн дугаартай түлхүүр тавьж өгөөд бүртгэлийн дэвтэр дэлгэглээ. Тооцоогоо хийж бүртгүүлээд 2 давхрын буланд байх нэг ортой өрөөнд орвол өрөө нэг их томгүйж тухтаа гэхээсээ сонирхол татам ажээ. Намхан ширээний 2 талд түшлэгтэй сандал цаана жижиг хөргөгч байх ба хамгийн сонирхолтой нь орны толгой хэсэгт мөн таацанд нь томоос том тойл байрлуулсан байна. Энэ өрөөнд орсон хосууд Иремийн дотн харилцаанд орохдоо өөрсдийгөө ямар харагдаж байгааг яаж хөдөлж яаж аяглаж байгаагаа хардаг байх нэ гэж бодоод Туяа бүсгүйд хөгжилтэй бас сонирхолтой санагдаад жомолзон инээлээ. Их сургуульд сурч байхдаа л анх удаа охин биеэ дээд дамжааны оюутан сагсан бөмбөгийн сургуулийн од залууд өгч байснаас биш Туяа журамтай бүсгүй. Анхны хайр бүтдэггүй гэдэг үнэн. Эсвэл үнэн болгосон нь тэр сагсчин залуу. Бүтэн өвлжөнгөө Туяагийн урд хойно гарч хормоноос нь чаргуйцалцсаар үерхэх зөвшөөрөл авсан байна. Гайтайч гэхүү, гайхалтайч гэхүү тэр нэг 2 дугаар сарын 14-ний Валентины орой сарнаа цэцгийн дэлбээ газраар зулж анхламлаа энд тэндгүй асаасан өндөр үнэтэй зочид буудлын тансаг өрөөнд хамгийн анхны удаа эсрэг хөөснийхээ өмнө ихээс төрсэн биеэрээ нүцэглэж Иремийн ёсны цэнгэл жаргалыг бүлээн нулимс эмзэгхэн өвдөлтөн донд охин насаа үдсэн юм. Тэр мартагдахааргүй сайхан шүн маргааш гэхэд хагцлаар солигдож Туяа бүсгүй сагсчин залуугийн хувьд зүгээр л нэг шүнийн зугаа хэдэн охинтой унтсан бэ гэдэг жигсаалтын ердөө нэгхэн дугаар төдий гэдгээ ухаарсан юм. Анхны юм болгон хэцүү. Хайрч тэр, хагцалж тэр. Хагцлыг тэр тийм амар хүлээж авсангүй. Одоо болтол ганцаараа яваан эр хүнд дахиж итгэх итгэлээ алдсантай нь маргаангүй холбоотой. Буудлын өрөөний мини барнаас нэг лаз шар айраг авч суухдаа Туяа элдв зүйлийг эргэн санаж буйн энэ хачин толтой өрөөнд хосууд яаж нөгөө ажлаа хийдэг болоо гэж бодсон саваагүй бодлоос нь эхлэлтэй. Элдвийг бодож суухдаа жаахан халамтсан бололтой нойрон хурч хувцаа хам тайлаад хүнжилтөө ороод төдөлгүй унтлаа. Туяагийн цээжээр хүчтэй өвдөж хин нэгэн яхир урт хумсаараа зүрхийг нь сийчиж уушг нь амьсгал авч чадахгүй багтраад түүний ходоод гэдсийг хин нэгэн яг л гартаа сөмөр ороож байгаа юм шиг мэдрэгдэв.
Ингэдсэн тэсхүүе бэрх өвдөж дотроос нь ямар нэгэн зүйл дэлб татан гарах гэж байгаа бололтой гөрүүлзэн хөдлөөд амаар нь бөөлжс цотгуулан огиулаад гарах гэж байснаа болж гинтэл бэлхүүсэн биеэр нь аимшигтай өвдөв. Гидсэнд нь хөдлөх аимшигт зүйл бүсгүй доод зүгээр биес нь гарахыг оролдож улам аимшигтай өвдөв. Гинт бүх биеийн задрах шиг санагдаад өвдөлт дээд зэгтээ хурч нүд, чих, ам, хамар, нөхсөг бүрээс нь цус гэхэд цус биш хар хүрэн өнгийн зунгаг гоожиж орилж чадахгүй хахан байхад гар нь үеэрээ арагшаа татаж хумсан нэг нэгээрээ модны өгөршсөн холтос шиг салж унав. Амандах хилэн булгаран унаж байгаа шүднүүдээ ширхгээр түлхэн цустай хамт нулимж гаргав. Ор хүнжлийн дааван цус үерлэн нэвчиж хан бүхэл таацан дээр байрлуулсан толинд хүртэл хүчтэй цацагдлаа. Улаан өнгө тос шиг гялтганаж цусны ихүүн өнөр өрөөг тэр чигт нь бүчин авлаа. Энэ бүх болж байгаа үгээр хэршгүй аимшигтай үйл явдлыг толины тусгалд харж байсан бүсгүй толинд уусах мэд нэг л мэдхэд өөрийгөө дээрээс нь яг л толин дотроос харж байна. Энэ бүхэн бодит үйл явдал зүүдүү гэдгийг ялгахаа болсон бүсгүй амь тэмцэн байх нь үнэхээр хэцүү. Халуухан сексийн дараа дур тавих мэд орчлонгоос тасарч гинт бүх биеийн тайвширч яг л их дуутай аадар борооны дараа юу ч болоогүй юм шиг нар үүлэн завсраар цухах шиг нам гүн бий болов. Урд өмнө нь үнэртэж үзээгүй анхлын үнэр ханхалж тэр үнэрт мансууран үүлэн дээгүр хөөх мэд таата мэдрэмж бас төрөв. Тайвширч байсан бүсгүй бүх бие мэдэрхийг хүслээ. Түүний бүх юм байрандаа байна. Гар, хөл, нүд ам гээд бүгд л байрандаа. Гинтэл судсан цусаар дүүрч зүрх нь хүчтэй цохилж хамаг бие нь халуу шатаж байснаа тийм гэхийн тайлбарлахын аргагүй маш ихээр сэрэл тачаалн хөдөллөө. Мүсгүй яг энэ мөчөд хинтээч хамаагүй ингэр зөрүүлж мал адгуу саятаа садрахыг маш ихээр хүслээ. Өөрийгөө таалж дотор хувцаа урах шахан тайчин хаяад сэрийж хатуурсан хоёр хөхөө бацлан амсгаадаж төгөлдөр хуурын хар цагаан даралт дээр бүжих мэд хуруунууд нь хүүсний нүхнээс доошолж эмзэг эрхтнэр нь сурамгай тоглолоо. Мүсгүй аль хэдийн бэлэн болж памбайн хавдаж нойтгонсон эмзэг эрхтнэрээ оролдож завхаа садраар гиншин хурдан амсгаадна. Бүх зүйл хов хоосон болж зуны бүлээн салхивчаар сэвэлзэн орж ирэхэд намилзан хийсэх торгон хөшөг бүсгүй нүцгэн хөлийг зөөлнөөр иллээ. Дур тавьсан ч хансан мэдрэмж төрсөнгүй бололтой мүсгүй гинт босч шүршүүрт жоролгүй аяллаа цүнхнээсээ хар өнгөтэй богино загвартай тачаангуй даашинз гаргаж дотор хувцсгүй нүцгэн биен дээрээ өмслөө. Уруулаа час улаанаар будаад хананд байх том толинд өөрийгөө хараад би хөөрхөн байна уу гэж хэлээд өөрт нь хизээч байгаагүй шуламлаг хоолоогоор жихүүдээс төрөм инээлээ. Толинд туссан эмэгтэй тусгал туяа биш. Тис ондоо шаргал үстэй нүдний будман бууж халтарсан уранхай улаан даашинцтай цонхгор царайтай огт танихгүй эмэгтэй дүүрс байх нь тэр. Туяа бүсгүй өрөөний утсыг шүүрэн авч буудлын ажилтанд такси дуудаж өгөхийг хүсэв. Дуудлагаар ирсэн унаанд сууж жолоочод яг одоо ажиллаж байгаа шөнийн цэнгэний газар очихыг хүслээ. Голын толиндоо бүсгүйг нүд салгалгүй шүлэнгэн харах жолоочод хандан "Чи намайг харж ханав уу? Хансан бол замаа хар садар амтан минь" гэж хэлээд шулам шиг инээ дээрээ инээж жолоочийг эвгүй байдалд орж сандрах үед нь гинт хүзүүнд нь уруулаа шүргүүлэн чихэнд нь ойртон янханлаг маягтай зөөлхнөөр "Та нар бүгд ижилхэн. Та нар бүгд хин нэгнийг доороо оруулахыг хүсдэг. Тэгсэн мөртлөө бүгд бяцхан хулган шиг хулчаар. Ихт нэрийнхээ араар энэ сүвтэй болгоныг харах дуртай. Мунаг хоёлаа барьж дийлэхгүй тэдэнтэй загас наадуулах дуртай мөртлөө ихт нэрээсээ амьдралаасаа хагцсан гэхээс үхтлээ айдаг. Та нар бол бүгд адгийн амьтад" гэж заналтайгаар шивнэлээ. Жолоочийн магнаны хөлс чихарч арай л замаасаа гарчалгүй осол хийж хэлгүй явсаар гаднаа дугаарлах олон залуус бужгансан цэнгэний газрын урд зогслоо. Мүсгүйг дөнгөж машинаас буухад жолооч хаазаа тултал гიშгээд яран явхад "Хөөе чи төлбөрөө аваач. Өө нэрэ тий. Надад чамд өгөх ямар ч мөнгө байхгүй штэ" гэд яжтайгаар инээлээ. Мүсгүй гартаа цүнх битгий хэл хитвч барайгүй төрсөн биендээ нэмгэн даашинз өндөр өсгийтөөс өөр хувцас өмсөөгүйж тэр өөртөө дэндүү итгэлтэй алхасаар шөнийн цэнгэний газар руу яван орлоо.
Гэлцэл хувцаар гойж урин тачаангүйгээр бэлхүүсээ хөдөлгөж үсээ шидлэх охид булчинлаг бие учир нь үл тайлагдах шивээсээ гайхуулж нарийн майг гүмссэн залуус бүжгийн талбайд манан дутаа транс хөгжмийн хизээ дуусах нь мэдэгдэхгүй үргэлжлэх хэмнэлд мансууран бүжиглэнэ. Бармений хажуугийн өндөр сандалд суугаад виски шимэх зураа бүжиглэх бүсгүүчүүдийг сонжин харах хар хослолтой өндөөр туранхай өөртөө ихтэйгээр суух царайлаг залуу энэ шүнийг хамт өнгөрүүлэх ээлжит амаргаараа хэнийг сонгохоо шийдэж ядан бүсгүй нэг бүрийг шилж сонгон оноо өгсөн шигэ өөрийгөө зугаацуулан бардам суун. Үүдэн зогсох хамгаалагч Бадрун нэрийн хажуугаар хизээний гэртээ орж байгаа юм шиг итгэлтэй орж ирээд бүжиглэх олон залуусын голоор зүсэн орж ирэх үзэгсэлэнт бүсгүй өөрийн ирэхгүй бусдаас тодрон харцыг нь булаалаа. Бүсгүй шууд залуугийн хажууд ирээд юу ч хэлэлгүй хундахтай вискиг нь авч хөндөрч орхиод дайлсанд баярлалаа. Дахиад даалахгүй мó гэж өөртөө итгэлтэй хэлэхэд залууч тэгэлгүй яах вэ? Өнөөдөр чи миний хатан хаан бүх зүйл чамд зориулагдана гэж хариулав. Энэ хөлс үнэрсэн бөгчм газраас гарч хаашаа ч юм очмоор байна гэж бүсгүй найлан хайтан сэтгэнэхэд залуу энэ бүхнийг хүлээж байсан мэд баарнаас нэг бүтэн шил виски аваад бүсгүйх суугдан цэнгэний газраас гарч автомашины зогсоол зүглэн алхав. Тэд анх удаа учирсан гэхэд урдны танилуд мэд нээлттэй харьцах нь гайхалтай. Хар тэнтэй савхин доторлогоотой мөнгөлөг өнгийн тансагт хэрэг салхи татуулан хурдлан давхлаа. Галзуу мэд бүсгүй залууг зүгээр байлгасангүй оролдож дотоожинд нь гараа шургуулж залуугийн сэрлийг улам хүчтэй өдөөж яахаас ч буцахгүй гэдгээ харуулan байж ядна. Ийм л садар хүүхэн надад хэрэгтэй гэж залуу дотроо бодож хаан ч хамаагүй машинаа зогсоохоод бүсгүй гэдлэхэд бэлэн болоход бүсгүй битгий яаж та хонгор минь би нэг жижигхэн дэм буудалд буусан тийш очтол хүлээ. Тэнд очоод миний бүх зүйл чинийх гэж уруул дээр нь час хийтэл хазаад шивнэлээ. Залуу өрөөнд орж амжаагүй байхдаа л хувцаа дээрээс нь тайлж эхлэв. Бүсгүйх тэрж шуналтайгаар үнсэхдээ толны тусгалд өөрийгөө ямар дайчин баатарлаг харагдаж байгааг бахталтайгаар харж байв. Бүсгүй залууг орлуу төлхөн унгаад нүдэ айн хонгор минь жинхэнэ жаргалыг мэдэр гэж уран тачаангүй гиншин шивнэн. Залуу огт танихгүй гинтийн амаргаа элбэн таалахдаа чи надад маш их таалагдаж байна. Чамайг хэн гэдэг вэ шуухаа минь? Нэр тийм чухал гэж юу? Намайг чи хүсснээрээ дууд. Үгүй. Чи намайг өглөөс ирэхэд орсон бороо шиг алга болчихвол би яах юм? Би ядаж нэртэй ч үлдмээр байна гэж чин сэтгэлээсээ гуйв. Намайг анх хэрлэн гэдэг байсан ч би одоо зүгээр л чиний шулам гэлээ. Залуу хосуудын үүлэн борооны ажил оргилдоо хурч бүсгүй залуугийн дээр эмнэг хангал сургах мэт оволцохдоо ордуу 50 орилж доод уруулаа таслах шахам хазлана. Бүсгийн уруулнаас бүлээн цус урсаж залуугийн чэйжэн дээр туслах нь залууд яагаад ч юм бэ таатай санагдана. Залуу хүслийн шингэнэ бүсгийн дотор оргилуулан дур ханах тэр агшинд дөнгөж цагийн өмнө танилцаад ордуу тавилсан жаргаж буй бүсгүй биш харин толгойн хүзүүгээрээ салах шахсан шаргал үсэн цуснд хутгалд нь наалдсан, будг нь бууж халтарсан, нүд нь улаанаар эргэлдсэн, үзээрийн өгсөн хүүр чанх хурдаас нь цоо ширтэн байв. Залуугийн хамаг биенд хөшөж, нүднээс нь айдсын нулимс мэлмэрэн урсаж, хоолооноос нь гарах аваагүй болж, сүнс нь биенээсээ зайлан одох шиг болов. Хэдэн хормын өмнө тачаадан байсан үзэгсэлэнт бүсгүй үхээрийн хүүр болж хувиран цус царцсан дуу хоолоогоор хонгор минь би хөөрхөн байна уу? Хайрт минь би хөөрхөн байна уу гэж хашгичин орилж асууна. Залуугийн хил татаж үг хэлэх аргагүй хоёр нүднийх нь нулимс үерийн ус шиг асгарна. Амьд байгаагаа мэдэж байгаач ямар нэгэн далдын хүч залууг удирдна. Хаанаас ч мэдэхгүй маш том хурц цутаг гаргаж ирэхийг залууч анзаарав. Зогтмаар байсан ч тэнхлэн хүрсэнгүй. Хүүхний биетээ үхсэн хүүр ямар нэгэн хүүхдийн дуу аялангаа шулмын инээдэ барьж ядан залуугийн үснээс нэг гараараа атгаж үндийлгөөд хоолойг нь удаанаар хөрөөдөн хэрчлээ. Халуун цус нь урсаж биеийн найт орхихыг хөөрхий залгүй залуу мэдэрч тэрч бүхэл толгойн биенээсээ салан газар өнхрөн унаад улаан махан онгойж цусан шүүрч тасарсан биеийн сулбайн хэвтгийг нүд цавчилгүй эцсийн удаа харав.
Бодит мэд хар дарсан зүүднээс арай хинсэрсэн туяа зүүд байсан талархаад үндийн босгоод аль хэдийн нар дээр хөөрч ихүүд болжээ. Уцаа нээж үзвэл ажлаас нэрсэн маш олон дуудлага байх ба сэрүүлгээж тавилгүй унтсан болохоо мэдэв. Хүнжлөөс хөөд босох гэтэл ухаан балартам аимшигтай зөөд бодит байсныг илтгэх мэд бүрэн хатаж амжаагүй цусан далай болсон хизээч өмнө нь цагаан байгаагүй мэд улаан хүнжилт байв. Цусны ихүүн эвгэн үнрийг аваад өөрийн ирэхгүй дотор нь муухаарч угаалгын өрөөнд орвол мөн л аимшигтай цусан далай. Босоо шүршүүрийн шалан дээр яахын аргагүй урьдчиланы зүудэндээ харсан том хотог байхан тэр. Харин ам өргөцсөн залуугийн цогцос орон мөргүй алга байв. Ухаан нь балартаж гүн цочролд орсон бүсгүй шүршүүрт орж хүйтэн усаар биедээ наалдсан цуснаас салахыг оролдов. Яаж ч угаагаад арилахгүй байгаа юм шиг хуйхандаа хумсаа шигтгэл маажиж угаалаа. Хувцастай цүнхээ хам хум яран аваад хар ирчээрээ буудлаас ухаан зологгүй зүхтан гарав. Бүсгүй гарч байхыг харсан буудлын ажилтан хижээлэр гайхсан шинжгүй 202 тоот өрөөг хүлээж авахар зөрөн орохыг ч анзаарах сөхөөгүй гүйж гарав. Туяа буудлаас нилээд холдож иргэн харвал аимшиг чүнийг өнгөрүүлсэн буудал нь зэвхий даасан саарал өнгөтэй хин нэгэн цоо ширтэх мэд харанхуйлж сүудрэлсэн цонхтой нэг л хүйт даасан жихүүдээс төрүүлэн хоёр давхар байшин байх ажээ. Бүсгүй шуудал гэртээ харьлаа. Хинтээж ярьсангүй. Нүдэ аних бүрт урьдчиланы аимшигт хар дарсан зөөд нүдэнд нь харагдана. Би хөөрхөн байна уу гэх сөнгөнө хоржигнох дуу хоолой чихэнд нь байнга сонсогдож хаан ихтэйгээс хараад байх шиг галзуурмаар. Ядарч туйлдсан туяа нойрны юм давхарлаж уугаад хэсэгч болов унтахыг хичээлээ. Тэр маш их ядарчээ. Хичнээн удаан унтснаа мэдэхгүйж туяа гүн нойрноос сэрлээ. Гэрт нь хинж байсангүй. Борооны дуслуу цонх балбан ширүүн орж буйн элт. Ширээн дээр дэвтрийн хуудас цаасан дээр бид гурав өвөөгийн зослон руу явлаа. Унтамхай хөгшин эгч минь гисэн байлаа. Зурвсыг уншаад хөгшин эгч минь гинэ муу дөрсгөө охин чинь гэж амандаа бутнаад үүдний үлгүүрийн толон дойрт нь нүрээ харвал мэдэгдэхүйц хөгшөрсөн царай, яламгүй цайсан үс, цоггүй унтарсан нүд, баг зэрэг унжсан зовх гээд тэр өөрийгөө таньсангүй. Хоёр гараа эргүүлж тойруулж үзвэл хуурайшиж хорж исэн гар нь үл мэдэг чичирнэ. Туяа наснаасаа бараг 10 нас илүү хөгшөрсөн харагдана. Царайгаа хараад балмагдсан туяа надад юу тохиолдох нь вэ гэж нулимс нь аягандаа дүүрч өвдөг сөкрөн уйлж суухад гэрийн хонх нь гинт дугарч аниргүй орчныг цочоолоо. Хаалх тайлхаад борооны шүхэр барьсан хүрэн цувны мөрөн баг хаан тусал бороонд үл ялэг норсон шийдэмгийн атлаа цаанаа л нэг дөлгөөхөн харцтай өндөр хамар өргөн шанаатай дөнгөжүүл 40 шүргэж яваа болов уу гэмээр залуу зогсно. Амрыг ирээ. Та эргэн туяа мөн үү? Би цагдаагаас явнаа. Танаас асуух шаардлагатай хэдэн асуулт байна. Би орж болох уу? Ингэж ээлдэг асуулаа. Та 3 хоногийн өмнө хаана байсан бэ? Би гэж юу хэлэхээ мэдэхгүй үгээ зөөн төгдөрөхөд мөрдөгч би таныг ажилдаа яваагүйг чинь мөн шөнийн цэнгэний газраас хохирогч зоригттой хамт гарсныг чинь мөн хохирогчийн машинаас таны хурууныхээ илэрснийг мэдэж байгаа. Мөн сүүлийн 3 өдөр дараалан манай хотод толгойгүй 3 цогцос гарч ирснийг та юу гэж тайлбарлах вэ? Мөрдлөгийг хурцсгах үүднээс би нөхцөл байдлыг товчхон болгож байна гэж шууд тулган асуулаа. 3 хоногийн өмнө юу болсон, хаана хонсон, ямар зүүдлээд сэрхэд цосон дунд сэрсэн гэдгээ үнэнгээр нь мөрдөгчөд хэлээд би тэр буудлаас гарч гэртээ шууд ирж унтсан. Гэхдээ хэр удаа унтснаа мэдэхгүй байна. Би там шиг хар дарсан зүүдэлж тэр зүүднээсээ сэрч чадахгүй байснаа л мэдэж байна. Гэж үнэн учраа хэлэхэд мөрдөгч мэдээж итгэсэнгүй. Та одоо намайг дагаад манай ажил дээр очих болж дээ. Ингээд халааснасаа гав гаргаж ирээд одоо хувцас амсчих. Би таныг хүлээж бай гэлээ. Бүсгүйч уйлан хайлан би хүн халаагүй штэ. Би хэнийг ч халаагүй гэж сул дуугаар өглөнө. Бүсгүйг түр хорих газарт оруулаад зааж өгсөн хаягаар нь буудлыг хайгаад олсонгүй тул өөрийг нь хамт авч явах зөвшөөрөл гаргууллаа. Мөрдөгч залууд бүсгүйн нүд хизээж худлаа ярихааргүй харагдана. Энэ хэрэгт нэг л хажин нууцлаг учир байна гэж дотроо бодовч хуулийн дагуу ажиллах хэрэгтэй нь мэдээж. Мөрдөгч залуу туяаг дагуулan буудал байсан гэх газар ирэхэд гайхалтай тэнд үнэхээр дэм буудал байхан тэр.
Буудлын хаалгаар орвол гөлгөр харцтай өнөөхөл хижээлэр ажиллаж байх ба туяаг харангуудаа мөн л юу ч асуулгүйгээр 202 дугаар өрөөний түлхүүр гаргаж өгөв. Тэднийг өрөөнд ороход би нэг л зэвүүн чихүүцэн болж ирлээ. Гадаа бороо зогссон тул цонх онгойлгож агаар оруулахаар хөшиг нээвэл цонхыг айл эртнээс байсан гэлтэй тоосхоор битүүлсэн байна. Энэ өөрөө яах аргагүй мөн. Гэхдээ цонхтой байсан. Хөшгөнд хүртэл салхинд хөдөлж байсныг би сайн санаж байна. Хачин лэмда. Энэ тоосхоор нилээд эрт бүр хэдэн жилийн өмнө битүүлсэн харагдаж байна. Энэ тогтсон тоос шороог бол бүр хэд хоногч цэвэрлээгүй байна. Гээд тоосыг үлээж үзүүллээ. Одоо цаг хэд болж байна? Би тэр шөнө 23 цаг өнгөрч байхад унтахаар хэвцэн санагдаж байна. Одоо 19 цаг 30 минут болох гэж байна. Би танд итгээд хүлээх хэрэгтэй гэж бодохгүй байна. Гэхдээ энэ бүхэн их сонирхолтой юм аа. Би тантай энэ өрөөнд яг шүн дунд хүртэл хүлээн. Түүнээс цааш би ном журмын дагуу ажиллана шүү. Ингэлээ. Юу болохоос айн бэмбэгнэж буй царайлаг хөөрхөн бүсгүйг харах тусам урд нь хизээ нэгэн цагт таньдаг байсан ч юм шиг нэг л дотн нэг л хайр хүрм санагдана. Энэ сайхан бүсгүй яаж 3 хүн алчхаад зэрлэгээр толгойг нь тастаж чадах вүлээ дээ. Ингэж дөнгөж бодож суудал нөгөө нунж дараа байсан бүсгүй хизээ мэддэхгүй төрөл арилжсан мэд өөрчлөгдөж нүд нь очтон гялалзаж найланхаа уянгалаг хоолоогоор мөрдөгчөө намайг хамгаалаач. Би хайгаад байна. Нааша хүрээ дээр яг энд намайг хамгаал. Гээд ингирийнхээ тавчийг тайлж хоёр хөлөө алцаалгаж өргөөд хонгорхон мөрдөгч минь намайг яг одоо эзэмдээч гэж улам янханлаг аяглав. Мөрдөгч гайхшаа барж ядан эргэлзэж эхлэв. Төрөүний гимгүү царайны цаана жинхэнэ шулам нуугдаж байжээ гэж оюун бодлоо хурцлан эмэгтэй орхинд орохгүйг хичээн. Хичнээн бие барьж ухаанаа цэлмэг байлгахыг хичээсэн ч тэр ховстуулсан мэд хүүхний хоёр хөлний дундуур орж нэг л мэдхэд уруулыг нь шунаглан оцлоо. Би хөөрхөн байна уу? Би хөөрхөн байна уу? Гэж хүүхнийг шивнэхэд тийм ээ. Чи энэ хорвоогийн хамгийн хөөрхөн эмэгтэй гэж хэлээд нүдэн нээн дээшээ харвал таацны толинд аимшигтай сүг залуугийн дээр санжсан толгоогоо эргэлдүүлэн холбирно. Энэ аймаар дүр зургийг харсан мөрдөгч гинт сэхэ аван бодит байдалтай шалавхан орлоо. Самбаа гарган халаасанд байх гаваар хүүхний гарыг орны толгойтой гавлаж амжлаа. Цэвэр ус ууж нүрээч шавшиж авав. Энэ бид туяа биш өөр нэг муу ёрын далдын хийсвэг оршиж байгааг тэр ойлгоод чи хэм бэ? Яах гэж тэр гимгүү залуусыг хөнөв гэж асуулаа. Гимгүү гинэ? Гимгүү гэсэн үү? Тэд бүгд тамд шатвал таарсан амьтад өт хорхоод бариулж ялзарч үхлийн муугаар өөхөх ёстой шаал шавхруунууд гэж маш аимшиг хорсол заналтайгаар сөнгөдөж гягтансан хөндөй хоолоогоор цуурайтуулан ориллоо. Түүний амнаас үхээрийн муухай хамарч цоргиулан дотор муухаармаар цогцсны ялзарсан өнөр хаанхлана. Чи яагаад ингэж хариг сандна вэ? Энэ гимгүү бүсгүй ямар буруутай гэж? Би ч бас ямар ч гимгүү байсан. Надад бүх гоо сайхан байсан. Миний залуу нас халуун амийг ямар ч төлбөргүй авсан. Тэд бүгд өөхөх ёстой. Би эхэндээ жирийн нэг сайхан айлын хөөрхөн охин байлаа. Өөртөө дэндүү итгэлтэй хээрийн салхи шиг дураараа дэгж дэрвсэн насандаа бүхтний харцыг булааж ирчүүдийн амиа өгөхөөсч буцахгүй үзэгслэн гоо явлаа. Гэвч би дурлсан. Дурлахдаа би соххортлоо дурлсан. Даанч тэр минь намайг биш өөр бүсгүйг сонгосон. Тэр сонголт нь намайг зүгээр л хинч биш болгож орхисон. Би өөрийгөө голох болж өөрийгөө үнэлэхээ болсон. Намайг гэсэн ирчүүдийн тоо цөөрөөгүйж миний хүлээсэн учрал холцсоор л над руу шүлэнгтэн харах ирчүүдийг би оймс шиг сольж явахдаа түүнээс хариугаа авч байна гэж андуурсан. Унтсан ир болгоноосоо би хөөрхөн байна уу гэж асуухад тэд бүгд л намайг чи хөөрхөн, чи хамгийн хөөрхөн, хамгийн үзэгсэлэнтэй гэж хэлнэ. Би хөөрхөн юм бол яагаад тэр намайг биш өөр хүүхнийг сонгох болов гэж бодхоос уур минь буцалж бүх худалч ирчүүдийг алаад хайчихмаар санагддаг байсан. Намайг хүссэн болгонтой би садарлаж бүр хаанч хамаагүй газар ингэр зөрүүлэхэд бэлэн болсон. Ингэж явахдаа би нэг л мэдхэд хормайн донтой янхан болсон. Би мөнгө олох гэж хизээч биеэ үнэлдэггүй. Зүгээр л тэр юугаарч солимгүй бэлгийн таашаалыг авах гэж улаарах болсон.
Тэр муу ёрын нүгэлт шөнө би маш ихээр ганцаардаж уйтгарлан ээлжит амаргаа уургалах бодолтой сууж байхад нэг сайхан залуу ятхад миний цор ганц хайраа өгсөн түүнтэй минь дэндүү атайлхан залуу хурч ирлээ. Бид хоорондоо юу ч яриагүй. Би түүнийг зүгээрэл дагаад яг энэ дэм буудлын яг энэ өрөөнд ирлээ. Бид хамаг хувцаа тайчаад галзуу гэмээр секс хийсэн. Би анх удаа тэгэж дур ханж үзээд ирмийн ажлыг ийм таашаал авах гэж л хийдгийм байна гэж ойлгосон. Бид зогсолтгүй хурцл үйлдсээр л байсан. Тэр миний ард гарч намайг дөрөв хүллүүлээд хийж байхад ямар сайхан байсан гэж. Гинт толгой эргэж хамаг бэмэн суларч чихтэн норж бүлээн зүйл хүзөө мөр даган урсгад би нүдэ нээгээд энэ ханын талент харахад тэр мөн новшийн нүд үнэхээр аймаар чөтгөрийн харцаар цоог өлөрчихсөн миний хоолойг хэрчэж байв. Үхэх мэдрэмжийг хүн үхэхтэй л мэдэрдэг. Тэр алуурчин миний бие цогцсыг хідэн хэсэгт хувааж зүгээр л мохогийн хар уданд хувааж хийгээд хаашаа ч аваад явчихсан. Тэгээд л миний хөөр хилэлтэй сүнс биегүй болж энд үүрт гацчихсан. Би тэр новшийн нэрийг ч мэдэхгүй. Гэхдээ яагаад ч юм би түүний нэрийг асуугаагүй. Асуугаагүй болохоор одоо болтол түүнээс өшөөг авахаар хайж байна. Олох хүртлээ би зогсохгүй ангуучлаа. Хідэн золиос гаргах нь надад хамаагүй. Би хин нэгэн үзэгсэлэнтэй сайхан бүсгүй би шингэж тэр алуурчныг хайсаар л байх болно. Би чам тусалж чиний бие цогцсыг олж зохих ёсоор нь оршуулж хойд нас руугаа явахд чинь тусалнаа. Мөн заавал тэр алуурчныг барьж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж би амлаж байна. Харин энэ гимгүү бүсгүйг зүгээр орхиоч. Гэхдээ тэр хохирогч нарын толгой хаана байгаа вэ? Би чамд итгэж байна. Чи хизээ нэгэн цаг тэр алуурчныг олох болно. Чамайг олох хүртэл чинь би зогсохгүй. Харин энэ бүсгийн тухайд би юу ч амлаж чадахгүй. Энэ үзэгсэлэн царай нь өөрт нь миний золиос болох шалтгаан. Ийм үзэгсэлэн гоог хорвоогийн ир бүр хүсэмжилдэг. Энэ золгүй золиос буруу цагтаа буруу газраа л байж надтай таарлаа. Одоо яа гэхв? Тэр толгоонуудын тухайд бол доор сууга буудлын мануухагаас асуугаарай. Тэр хаана байгааг нь заагаад өгнө. Тэр бол зүгээр л миний боол гэж хэлээд бүсгүй биеэс ямар нэгэн хүнд юм гараад явчих уу гэмээр болоод бүсгүй ямар ч ухаангүй болж орон дээр тэрийг хадан унав. Тэр мөчөөд салхи хүчтэй үлээж хөшөг дэрвэж цонх хүчтэй савах сонсогдов. Гайхмаар нь саяхан он удаан жил болсон мэд битүү тоосгоцсон цонх онгорхой байх нь тэр. Мөрдөгч залуу уцаа гарган цагдаагийн нэмэлт хүч түргэн тосломж дуудлаа. Ухаангүй хэвдэх туяаг эмнэлгийн машин дамнуургаар зөөн оруулж өгөөд цагдаагийн шинжээчидтэй буудлын өрөөг нэгт нэгэнгүй нэгжлээ. Буудлын зойрын давхарт буудлын ажилтан буурал толгойтой эрийн амьдардаг өмхий ханхалсан өрөө байх ажээ. Өрөөний бүдэг гэрлийг асааж үзвэл тусгайлан зассан олон тавиурнууд байх ба тавиур тус бүрийг шилэн хоргонд хийжээ. Шилэн хорго дотор хүний толгой шиг хэлбэртэй 7 ширхэг шавар баримл шиг зүйл байв. Шинжээчид сайтар шалгаж үзэхэд хохирогчдын тастуулсан толгойг гаднаас нь ваар хийдэг шавраар цутгаж хин нэгэн зориулсан үзмэр болгон хадгалдаг байж шингэн зуурамгаар тастуулсан толгойнуудыг нэг бүрчлэн шавж өөхөхдөө яг ямар нүрийн хувирал гаргаж байсныг хадгалах гэсэн мэт маш нарийн хийцтэй баримл шиг бүтээжээ. Тэдгээр толгойнууд ам тавих тэр агшинд хэрхэн орилж, хэрхэн ам гуйж байсан нь яг л тэр хിവэрээ үлдэж, аврал эрэхтэй харсан сүлийн харцан цаанаа л нэг жихүүдэс төрүүлэм. Буудлын ажилтан буурал толгойтыг шалгахад хэн болох нь хаанаас ирсэн, хэдэн настай гэдг нь тогтоогдолгүй сэтгцийн өвчтөй гэж тодорхойлоод сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусгай тасагт буюу хурцын тасагт номхруулах цамц өмсгөн хорив. Туяа бүсгүй би сайжралгүй эмнэлэгт ухаангүй байгаач гартаа гавтай гаднаа харгал загчаар мануулна. Гэр бүлийнхэн нь эргэлтээр орох гэж оролцсон боловч шүүхээс сэжигтэн хинтэй ч уулзуулахыг нь хоригложээ. Харин угийн сэргэлэн дүүн харуулын симхийг ашиглаж эгчийнхээ барааг харахаар сим орлоо. Цусгүй мэд хөхөрч хүйт даасан гарыг нь атгаад элтэд хөгшөрч үрчлээ суусан нүрийг нээлж буурал сор татсан үсийг нь элбэхдээ эгчийгээ үнэн голоос өрөвдөн сэтгэл нь өмрөн уйлжсав. Хуруу нь үл мэдэг хөдөлгөөд эгч рүүгээ хаарлаа. Уруул нь нэгийг шивнэх мэд өмөлцөн. Чихээ ойртуулан дөхөхөд би хөөхөн байна уу
Ингэж хэлээд сүүлийн хүчээ шавхан ёжтой инээмсэглэв. Туяагийн гарч залгасан зүрхний хяналтын төхөөрөмжнөөс хөөрхий бүсгүйг нарт амьдралаас алгуурхнаар буцаж буй гэлтгэх мэд үргэлжилсэн жингэнсэн чимээ гашуу талтаяа сонсогдоно. Хүйтэн бороо зөөлөн шивэрч оршуулганд ирсэн цөөн тооны үдэгсдийн шүхрийг гунигтайя тогшно. Эгчийнхээ инээсэн зургийг ингэртээ тэрсэн охин дүүн нээлттэй орхисон царс модон авснаас сухуух эгчийнхээ амар амгалан нойрсох царайг эцсийн удаа хаарлаа. Зүгээрэл зүүд найрандаа гүн автаад унтаж буй мэд бүсгүй нүүрэнд борооны туслууд бүнжигнэн тогтоод нулимс саятай урсан буула. Эмгэнэлт бүсгүйн гашуу нулимсыг нуух гээд хурамст тэнгэр хүртэл хур бороог илгээсэн гэлтэй. Гашуудлын цуваа оршуулганаас овон цуван буцаж явхад арын судалд суугаад цэнхэр хадганд ороосон эгчийнхээ зургийг харж чимээг өхөн уйлж байсан бүсгүй гинт чангаар инээлээ. Нуруугаар нь хүйт дааж шар үсн бостлоо чочсон жолоож голын талиндаа харвал охины нүд чөтгөр шиг тас хар болчихсон цавчилгүй цоо ширтэж сөнгөцсөн хахир хоолоогоор би хөөрхөн байна уу гээд дотор зарсгийн минийх нь аимшигтай. Сонсогч та бүхэндээ Гомбын алтан гэрэл зохиолчийн удаах зохиолыг хүргэлээ. За зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Дараагийнхаа бүтэн зохиолоор дахин уулзлаа. Түр баяртай.